Бүгдээрээ сайн уу? Ээлж дугаартаа тавтай морил. Өнөөдөр хэдүүлээ миний хамгийн дуртай нэвтрүүлэг болох Супер Наны нэвтрүүлгийн ээлж тангийг ярих гэж байна. Окей. Нэвтрүүлэгтээ тавтай морил. Энэ эмэгтэйг Антони Льюис гэдэг 40 настай, нөхөр нь 45 настай Dwight байна. Хосууд 2 хүүхэдтэй бөгөөд охин нь 2 настай бол хүү нь 5 сартай. Ер нь нэлээ нэг тийм бага насны 2 хүүхэдтэй. Тэгээ хоорондоо бол бүр маш тийм халуун дотн хайр халамжаар дүүрэн хүмүүс. Нэмээд нөхөр нь бол хүүхдүүдтэй нэлээ маш сайн аав байгаа. Гэтэл нэг өдөр энэ гэр бүлийг зочроосон нэлээ хүндхэн мэдээ дуулсан нь юу вэ гэхээр 2007 оны 12 дугаар сарын 14-нд нөхөр нь ходоодны хорт тавдартай гэдгээ мэддэг. Ингээл үүнээс хойш эхнэр нь 8 сарын турш нөхрийнхөө яг хажууд байгаа тажуунаас нь бараг салаагүй. Ер нь ол өвчтөе нөхрөө асран, хүүхдүүдээ харна, гэр бүлээ авч явна гэд маш олон үүргийг давхар хүлээх болдог. Хамгийн харамсалтай нөхөр нь нас орсон бөгөөд тэрээр ганцаараа 2 хүүхдээ хэрхэн өсөх талаараа мэдэхгүй тэгээд нэлээд шаналж исэн. Тэгээ нөхөр нь ч гэсэндээ нас барахынхаа өмнө бүр яг ингээд 1 хоногийн өмнө гэж байгаа байхгүй юу? Супер Нанигаас тусламж хүсээд нэвтрүүлгийн багийнханд хүсэлт явуулсан байгаа. Ийхүү бүсгүй нөхрөө алдснаас хойш ердөө 2-7 хоногийн дараа нэвтрүүлгийн багийнхан эднийд ирдэг. Бүсгүй хувьд хамгийн хэцүү асуудлын нэг нь 20 настай охин нь 20 нас гэдэг бол тэгээд нэлээд жоохон учраас юу болоод байгааг айгуу сайн ойлгож чадахгүй. Байнгын аавыгаа асуугаал аав хаанагаа аав хайччуу гэдэг энэ болгонд бол ээж нь угаасаа сэтгэл санаагаар амар ундаг. Тэгэл охиндоо аав нь тэнгэрт байгаа, диваажинд байгаа. Одоо ч гэсэндээ бид нарыг харж байгаа, бас бид нарыг үргэлж хамгаална гэж хэлдэг гинэ. Тэгээ тэр үед охин нь гэжэл нэг удахгүй. Гэтэ аав яг хизээ гэртээ ирэх юм гэж асуух үед нь ээж нь яг ингээд нөхрөө алдсан гэдэг бодит мэдрэмжээ ингээд дахиад мэдэрдэг гинэ. Тэгээд энийг ярахтаа хүрх юм бүр ингээд уйлаал. Хажуугаар нь 2 жоохон хүүхэдтэй энэ айл гэрээ цэвэрлэнэ гэдэг бол бүр амар хэцүү. Тэгэл угаасаа дөнгөж цэвэрлээл хүүхэд нь буулгаал. So tired. За энэ хүүхэд харах гэр орны асуудал болий за байя гэхэд хамгийн том асуудал нь бол маш их үр төлбөр тооцооны асуудал. Ингээ ямартай ч Супер Наны ирдэг. Тэгээ гэр бүлийнхэнтэй мэдлээд халуун дотноор тэрвэрлдээд хоорондоо танилцж байна. Уг нь мань хүний ажиллах арга орлол эхлээд тухайн айлын хүмүүсийг ажиллах штэ. Гэхдээ энэ удаа бол нөхцөл байдал арай өөр байгаа учраас арай өөрөөр ажиллахаар шийддэг. Антони эхлээ гэрээ танилцуулж байгаа нь харагдана. Тэгээ нөхрийнхөө хийж амжаагүй, дуусгаж амжаагүй ажлыг хүртэл ингээ харуулдаг. Галтгооны энэ хэсгийг хийж эхэлжсэн ч гэсэндээ арай дуусгаж амжаагүй байсан юм аа. Манай нөхөр их ажилласан. Тэгэл ингээ юмнуудаа өөрөө хийдэг хүн байсан. Уг нь хамтдаа маш олон зүйлийг төлөвлөжсэн л та гэл. Тэгэл хөрх юм бүр ингээ уйл галын хэсэг бол амар хэцүү тийм сэтгэл өвдгсөн. Эднийх юу нэлээд цэвэрхэн, нэлээд хөдөлмөрч айл гэдэг нь угаасаа л харагддаг. Миний ойлгосноор бол ихэнх энэ тавилга мавилгууд бол өөрсдөө л хийсэн юм шиг байгаа. Ингээд гэрээ танилцуулаад явж явах үед хүүхдүүд нь бол угаасаа ингээ хоолддггүй. Охин нь бүр амар зуурал. Ерөөсөн ингээл хоёр талдаа хоёр хүүхдээ тэрвэл яваад байгаа байхгүй юу? Тэгээд нэг харсан Супер Наны буюу Joy хүртэл ингээд хүүхдийн дэвэрсэн. Нөгөө Joy охин нь өөрүүлж мөрөөлээл ингээд амар тоглолцсон. За хөөхөн тийм шиг ямар тааш нэг юм нэлээд хөдөлгөөнтэй охин байгаа. Тэгээ Joy хүүхдүүдийг ажиглаж эхэлдэг. 20 настай Сила бол нэлээд хөдөлгөөнтөө дээрээ нэмээд нэлээд ааштай орилоо бол чаглаад уйлаад ээжигээ цохиж аваад өмнө нөгөө нэг хүүхдүүдийг ингээл хүүхдүүд ээжүүдийг амар ингээл зоддог хүүхдүүд амирх гарсан шүү дээ. Тэгээ энэ охин ч гэсэн яг тэгдэг. Тэгээ яг буцаагаад энэ үед нь ээж нь юу хийхээ мэдтгүү гинэ. Тэгэл баг ингээл цохиулаад байж идэм шиг байгаа. Супер Наны буюу Joy бол өмнө нь ингээд эцэг эхчүүдийг буруутгадаг байсан шүү дээ. Хүүхдээ ингэж дураар наашлуулахгүй. Ингээ арга хэмжээ авах хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ ярилцаж ойлгуулах хэрэгтэй гэл нэлээд ширүүхэн хэлдэг байсан бол энэ удаад Антониг хараад буруу өгч чаддаг. Яа тэгэхээр Антони угаасаа л нөхөр нь нас бараад удаагүй 2-7 хоног жоо тийм байхад ямар хүнээс чи төгсөөж бай гэж хэлэхвтэй те. Тэгэхээр ямар ч боломжгүй байгаа. Гэхдээ 20 настай хүүхдүүд бол хил хязгаарыг заавал зайлшгүй тавих хэрэгтэйсэн. Тиймээс энд хоёр зүйл зэрэг явагдаж байгаа. Ээж нь нэлээ уу гашуудалтай байгаа. Харин хүүхдэд нь хил хязгаар хэрэгтэй байгаа. Энэ хоёр асуудлыг зэрэг шийдэх шаардлагатай.
Тэгээ Joy Антонитэй ярилцж байхдаа сүүлийн үед хэрэг гадуур гарч байгааг нь асуухад Антони бол ерөөсөө нэг гадуур гарахгүй байгаа гэдгийг хэлдэг. Нөхрийнхөө машиныг бас буцааж өгөх ёстой гинэ. Ер нь бол ингээд тэр машин нь төлбөр тооцооны асуудалтай байгаа учраас буцааж тушаах юм шиг байгаа. Энэ дээр нэмээд төлбөрүүдэд зохицуулах ёстой, гэрээ ажлууд байгаа, хүүхдүүдийн хүмүүжлэн, хүүхдүүдээ харах ёстой байна гэл. Бүр ингээд айгүй хүнд тэгээд нэмээд сэтгэлийн шарахтай. Уг нь бол мань хүн зүгээр л орондоо ороод хүнчлөөрөө толгоогоо бүтээчмээр байгаа ч гэсэндээ хоёр хүүхэдтэй уучраас яаж чадахгүй ингээд өдөр тутмынхаа ажлуудыг хийхээс өөр сонголтгүй. Ийм болохоор ямар ч тач эхлээд Joy түн дахин амьдралдаа баг багаар буцаж ороход нь туслахаар шийддэг. Орой болоход Joy ингээд цаг харснаа Антонигоос хүүхдүүд хамгийн сүүлд хизээ хоол идсэн бэ гэсэн чинь Антони гинэд цаг хараад гайхдаг. Бүр айл хэдийнэ 7 өнгөрсөн орой болсон байгааг анзаарах ч сөхөөгүй л байж байгаа. Уг нь чадхаараа хүүхдүүдэд хооллоо дусанд оруулаад асарж байгаа ч гэсэндээ цаг хугацааг анзаарах ямар сөхөөгүй. Сэтгэл зүйн тийм амар байгаа байхгүй юу? Бараг хүүхдүүдэд бодвол хэцүү байсан ч гэсэндээ ийм автоматар хөдөлж байгаа. Joy хийх ёстой дараагийн нэг зүйл нь энэ гэр бүл тогтсон дэглэм тогтоох. Хэдийн нөхцөл байдал одоо хүнд байгаа ч гэсэндээ хүүхдүүдийг ингээд байлгаад иж болохгүй шүү дээ. Тэгээ маргааш нь Joy Антонитэй нэлээд ярилцахаар болдог. Тэдний хамгийн анхны ярианы сэдэв бол хүүхдүүдэд тогтсон дэглэм бий болох ёстой наа. Унтах цаг, хооллох цаг, тоглох цаг, өглөө хэдэн цагт босох юм, хэдэн цагт унтах юм гэдэг. Учир нь энэ бүхэн хүүхдүүдэд доктортой байдлыг өгөх бол харин Антонид өөрийнхөө амьдралыг дахин зохион байгуулах боломжийг өгнө гинэ. Ер нь бол ийм цагийн хуваар гэдэг зүйл бол хүүхдүүдээс гадна эцэг эхчүүдэд ч гэсэн айгүй тийм чухал зүйл байгаа. Joy энэ удаад шууд хүүхдүүдтэй ажиллах биш, Антониг сонгосон нь Антонид илүү их өөрчлөлт хэрэгтэй байгаа болохоор. Тийм болохоор ээжийг нь хүүхдүүдээс нь түр холдуулаад өөрийг нь цэцэрлэгт хүрээлэн рүү дагуулж явдаг. Хүүхдүүд авахгүй анхаарах гэрээ ажил байхгүй. Тэг яг энэ үед Joy Антонид чи бүх мэдрэмжээ дотроо дараад яваад байна. Тийм болохоор энийг гадагшлуулах ёстой гэл. Ингээд Антони эхэндээ нэг амар юу яахаа мэдэхгүй байж гиснаа. Удалгүй дотроо байгаа зүйлээ гаргадаг. Ингэхдээ уйлаад, орилоод хэлмээр байгаа зүйлээ хэлдэг. Жишээ нь ингээл яагаад намайг орхио явцсан юм бэ? Яагаад хамтдаа арай удаан амьдарч болоогүй юм бэ? Хамтдаа маш олон зүйлийг төлөвлөсөн хэрнээ яагаад одоо би ганцаараа л энэ бүхнийг хийх ёстой болж байгаа юм бэ гэл. Ер нь бол энэ бүхний эцэст анх удаа өөртөө энэ бүхнийг гадагшлуулаад ийм гашуудах боломж өгч байгаа байхгүй юу? Өмнө нь бол ингээд хүүхдүүдийнхээ өмнө байна, амьдралын өмнө хүчтэй байх ёстой гэд айгүй их төвчээд уйлчих чадаагүй байхгүй юу? Гэхдээ миний бодлоор бол бид нар ч гэсэн иймэрхүү хүнд зүйлийн дараа өөрсдөө амар их шийдэх юм шиг санагцсан. Хэд хүчтэй байх гал гэхдээ бүр ингээд хүчтэй байх ямар ч боломж байхгүй тий. Уйлах хэрэгтэй байна. Ингээд сул дорой байх хэрэгтэй байна. Тэгээд ингээд хэд хөөрийгөө дараад яваад ах юм бол сүүлд нь бүр их хүнд байдалд орж байгаа байхгүй юу? А гэхдээ энэ нь юу гэдэг бүгд уйлах хэрэгтэй гэсэн үг биш. Зарим хүмүүс бүр уйлдаггүй гинэ огт тэгэхээр өөрийгөө гайхдаг. Би ямар муха хатуу хүн юм бэ гэл. Нөгөө хүмүүс нь ч гэсэндээ өө хин хараа ингээд бүхэлдээ тийм дотны хүн нас орчаад байгаа чинь бүр тусалж нөлмөс унгаахгүй юм да гэл бүр яг яах гээд байгаа юм те. Гэтэл зарим хүмүүс ч уйлах биш тухайн тийм хүнд мэдээг сонсоод зочирцсноосоо болоод тийм үү гэд унтаад өгдөг хүмүүс ч байдаг гэж байгаа байхгүй юу. Тэр сэтгэл мэдрэмжээ яаж гаргахаа мэдгүйгээс гадна ингээд юу гэдэг өөрийгөө хамгаалах механизмд орчиж байгаа байхгүй юу өөрийн мэдэлгүйгээр. Тэгэхээр ер нь бол хүн болгоо энэ уйлахгүй байна. Чи уйлах хэвээр. Эсвэл чи хүчтэй байх хэвээр гэж битгий бусдад хатуурах жагаарэ, бусдыг битгий шүүж агаарэ гэж хэлмээр байна. За ямар ч амар олон юм ярьчлаа. Нэвтрүүлэг рүү орцгоо. Ямар ч Антони маань ингэж сэтгэл доторхоо ойрлоод ч болов гаргаснаар үнэхээр хөнгөрч шиг боллоо гэдэг. Сэтгэл зүй дээр нь ч багч болов арга хэмжээ авсныхаа дараа Joy хүүхдүүдийн ойрыг хамтдаа гаргаж эхэлнэ. Өглөө ойролцоогоор 7 цагт босно. Тэгээ хооллон, тоглон, унтан, дахиад хооллон гэл. Joy-ын зорилго нь Антонигийн бүх асуудлыг шийдэх биш. Харин өөрийг нь байхгүйд ч гэсэндээ ингээд өөрөө бүх асуудлыг удирдах явж чадах тийм тодорхой системийг Антонид гаргаж өгөх байгаа. За ээж бол нөхрөө өвдөж авах хугацаанд маш их зүйлийг анзааралгүй орхидуулсан байсан учраас Joy түнд хүүхдүүдэд хооллох талаар дахин зөвлөгөө өгнө. Угаасаа гэрт нэг өвчтөе хүн байхаар хүн тэр хүнээ асарж байхдаа зарим зүйлсийг алдагдуулдаг шээ. Тэгэл сүүний савнд хит их агаар оруулахгүй байх, яаж сүүгээ зөв найруулж хийх юм ч гэдэг юм уу. Хүүхдээ зөв хийхрүүлэх гэх мэт наад захын маш олон зүйлсийг зааж өгдөг. Энэ нь ч гэсэндээ Антонид маш их хэрэг болж исэн болохоор бүр ингээд айгүй талархалтай, баяртай хүлээж авнаа. Гэхдээ одоо бас нэг том асуудал үлдсэн. Энэ нь юу вэ гэвэл түүний нөхөр нь амьд байхдаа төлбөр тооцоо
гэрийн тодорхой зардал зэрэг олон зүйлийг хариуцдаг байсан. Харин одоо Антони энэ бүгдийг өөрөө хийх хэрэгтэй болдог. Тэгээ мань хүн бол энэ бүх төлбөр тооцоог харахаас чайж байгаа байхгүй юу? Яг үүндээ би ч гэсэн айх байсан байх. Тиймээс Joy бүх ажлыг 2 сагсанд ангилуулдаг. Ойрын үед хийх зүйл одоохондоо хийхэд бэлэн биш зүйл гэд. Зарим зүйлийг хийх гэхээр Антонигийн сэтгэл зүйг хараахан бэлэн биш байсан болохоор Joy тэгвэл тэр зүйлсээ зүгээр орхи. Бүх зүйлийг заавал өнөөдөр шийдэх шаардлага байхгүй гэж зөвлөдөг. Тэгээ энэ үгчсэндээ Антонид маш их таалагддаг бөгөөд толгой дотор нь эргэлдэжсэн олон асуудлыг нэг дор биш баг шийдэх боломж болдог. Өөр нэгэн Антонигийн санааг зовоож байгаа зүйл нь хүүхдүүдний эрэгтэй үнэ үлгэр дуурайлгүй өсөхгүй гэсэн айдас. Харин энэ тухай Joy чиний амьдралд нөхрийг чинь хайрлаж байсан эрэгтэй хүмүүс байгаа. Тиймээс нөхрийн чинь найзууд, ойрын хуршүүчин хүүхдүүдийн чинь амьдралд байж чаднаа. Тэд хүүхдүүдийн аавыг орлохгүй ч гэсэндээ хүүхдүүдэд аавынхын тухай ярьж өгч болж чадна. Бас тэдний өсөж том болоход нь одоо эрэгтэй үн талаасаа үлгэр дуурайлал болж чадна гэж би бодож байна гэж хэлдэг. Ингээд Антони Joyтой зөвлөлдсөний дагуу тэдэнтэй ярилцаад одоо тэр нөхрийнхөө өмнө таньдаг байсан эрэгтэй найзууд болон хуршүүдтэйгээ ярилцж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ ингээд манад хурж ирж болох уу гэж санал тавьдаг. Нөгөөдөл нь ч гэсэндээ энэ саналыг маш урайлахын хүлээж авдаг. За тэгээд энэ ирсэн эрэгтэйчүүдэд Joy нэг даалгавар өгдөг. Энэ юу вэ гэхээр хамгийн ихний өдөр Антони энийг ингээ манай нөхөр хийж байгаа дуусгаж чадаагүй маа гэд гал тогоонд нэг хэсэг үзүүлсэн шүү дээ. Тэгээд энийг дуусгаад өгөөч гэж Joy хийлдэг тэр хүмүүст. Тэгсэн чинь найзууд нь ч гэсэн амар хөрхөө тэгвэл бид нар тусгач гэдэг айгүй урайлахын хийдэг. Ингээд эдрийг энийгээ хийж байгаа хооронд Joy Антони болон хүүхдүүдийг парк руу авч яваад тэг буцаад эрэхт нь гал тогооны дуусгаагүй тайлгууд нь бол бүр айл хэдийн суйрлагдсан болцсон байж байдаг. Тэгээ энэ үнд бол Антони маш баярлнаа. Учир нь энэ бол зүгээр нэг гал тогооны тавилгын ч юм уу тухай биш харин нөхрийнх нь дуусгаж амжаагүй үлдээсэн нэг ажлыг түүний найзууд дуусгаж өгч байгаа хэрэг. Нөхрийнх нь дуусгаагүй харах болгонд ингэж хоосон мэдрэгддэг орон зайн нөхөгдөж байгаа байхгүй юу? Дараа нь Joy 20 настай охин зориулж гэр бүлийн зургуудтай тусгай ном хийж өгдөг. Тэгээ энэ номонд бол бүр ингээд маш олон зургнууд байдаг. Ээж аавынх нь хурмын зургууд, ялангуяа аавынх нь амьдралынх нь хорон мөчүүдийг одоо үлдээсэн зургнууд. Энэ номыг охин нь бүх л цаг үед авч явж болно. Унтахтаа, машинд явахдаа юу яадин те бүх үед. Яг нь энэ бол 20 настай хүүхдийн хувьд ингээд айгүй энгийн зүйл байж болох ч гэсэндээ Антонид маш чухал байсан. Учир нь бол мань хүн манай хүүхдүүд аавыгаа тэр дундаа аавыгаа ямар царайтай байсныг мэдгүй өсөх үедээ гэснээс бүр ингээ айгүй айж гисэн байгаа байхгүй юу. Ингээд Joy-ийн эдэнд өгч буй дараагийн санаа бол видео дурсамж. Тиймээс Антони дараагийн санааг хэрэгжүүлэхээр камерын өмнө суугаад хүүхдүүдийн аав буюу Dwight-ийн талаар ярьж эхэлдэг. Яаж танилцж ирсэн, хэрхэн бие дурлалсан, гэрлэлт нь яг яаж ямархуу болж ирсэн, аав нь яг ямар хүн байсан, хүүхдүүдээ хэр их хайрладаг байсан ингээд ярьж болох бүгдийг ярихыг хичээдэг. Эхэндээ бол мэдээж камерын өмнө яаж ярихаа мэдгүй балмагдаад нэлээд сандардаг ч гэсэндээ удахгүй энэ санаа нь Антонид маш их таалагддаг. Учир нь Сила Кристин хоёр буюу хоёр хүүхэд нь том болоод аав маань ямар хүн байсан бэ гэж асуух үед ээж нь тэдэнд өөрийнхөө дурсамжаар хариулж чадах учраас. Ер нь бол ингээд хүүхдүүд том болох үед эхнэр нь ээж нь нөхрийнхөө талаарх маш олон дурсамжуудыг мартсан байж болно шүү дээ тий. Тэр энэ санаа бол надад маш таалагдсан. Ингээд нэвтрүүлгийн дүрм ёсоор Joy 3 өдөр гэрээс явхаар болдог. Тэгээ энэ нь Антонид их хэцүү санагдах бөгөөд ганцаараа яахаа мэдгүй хүнд үед нь нэг хүн гарч ирээд өөрт нь туслаад заагаад чиглүүлээд явж байснаа дахиад гинэд алга болно гэдэг бол бас айгүй хэцүү байсан. Өмнөх нь нөхрөө бүр алдсан хүнд бол харин Joy явахдаа эмгтээд үлдээсэн нэг зүйл нь өөртөө итгэх итгэл байсан. 3 өдрийн дараа Joy буцаж ирэхэд Антони өмнөхөөсөө бүр ингээ огт өөр болсон байдаг. Хүүхдүүдээ хуурийн дагуу өсгөөд хамгийн гол нь зөв цагт унтуулдаг болсон байгаа. 20 настай Сила ч гэсэн ээжигээ зохио зодоод ахын багсаад ээжийнхээ үгийг илүү сайн сонсдог болсон байдаг. Ер нь бол мань хүн ээж рүү ойрлж чарлаад дайрах үед нөгөө бусад айлын хүүхдүүдэд авдаг байсан арга хэмжээтэй адилхан сандал дээр суулгаад бодуулах тийм арга хэмжээ авсан байгаа. Joy Антонид өмнөх бичлэгийг үзүүлдэг. Тэр бичлэг дээр Антони ядарч туйлцсан, юу хийхээ мэдэхгүй байсан бол одоо л арай өөр болсон шүү дээ. Тэгээд энэ үеийгээ хараад эмэгтэй ёо би бас өөрийгөө үнэхээр өөрчилж чадчихэ. Би бас өөрөөрөө амар бахархаж байна гэж ярьдаг. Нэвтрүүлгийн төгсгөл Joy явахаас өмнө Антони дахин нэг сюрприз барьдаг нь юу вэ гэвэл Dwight-ийн найзууд түүний хүүхдүүдэд зориулж видео бичлэг хийсэн байна. Энэ дээр энэ бичлэг дээр аав нь яг ямар хүн байсан, хүүхдүүдэд төрөхтөн бүр яаж их баярлж исэн
охин нь хамгийн том охин нь ингээд анх олдгоод хүүхдээ төрөөжгүй байхад палаж аваад за би энийг ингэж өмсөөлнө гэдэг бүр хэр их догтлжсэн талаар нь ярьж өгдөг. Тэгээ энэ түүхийг бол ингээ эхнэр нь ч мэдгүй штэ тий. Тэгэхээр энэ бичлэгийг үзээд эхнэр нь ч гэсэн бүр маш их таалархдаг. Найзууд нэмээд ингэж ярьдаг. Дуайт өөрийгөө азгүй хүн гэж юусоо боддгоо байсан. Харин Антонитэй гэрлээд хоёр хүүхдийн төрснийг үзсэндээ өөрийгөө маш их азтай хүн гэж боддог байсан гэж ярьдаг. Энэ бүх сюрприз ингээд бас дууссан вэ. Joy Антониг парк руу дагуулад очсон чинь гинэд найз нөхөд хуршууд гэр бүлийнх нь бүгд гараад ирдэг. Эдгээр бол бүгд Антони туслахаар ирсэн байдаг бөгөөд ингээд би цаашаа чамаа гэрээ цэвэрлэхэд чинь тусалж чаднаа гэл өөр нэг хүн би чамд хоол хийж өгч чаднаа гэл бүр өөр нэг хүн болохоор чи надад хэрэгтэй үед хэлээрээ би чамд очиод зүгээр хань олж чаднаа ярилцаж сууж чаднаа гэдгийг амлалтгаа. Мөн бүгдээрээ гэр бүлийн аялал хийхэд туслахаа амлаад Дуайтийн нэрмжид дурсамжийн фан байгуулснаа хэлдэг. Антони тэр үед юу гэж бодсон бэ гэхээр өөрийгөө ганцаараа биш юм байна гэдгийг үнэхээр мэдэрдэг. Тэгээд бүх хүмүүс маш их талархаж байгаа бас илэрхийлдэг. Ингээд Joy явахаас өмнө дахиад нэг зүйл хэлдэг нь чи одоо бүх юмыг төгсдгийг шаардлагагүй. Зөвхөн цаг хугацаа л үнэн өвдөлтийг баг багаар намдаж чадна гэд яваад өгдөг. За энэ нэвтрүүлэг энэ анги ингээд дууссан бол энэ нэвтрүүлгийн 100 дахь онцгой дугаараараа энэ багийнхан дахиад энэ гэр бүл дээр ирсэн байгаа юм билээ. Онцгой 100 дахь дугаар нь энэ явдлаас хойш ойролцоогоор нэг жил гармын дараа болсон байгаа байхгүй юу? Тэгээд Joy бүр эднийд очихгоо амар тогтлол хаалгын тогшсон чинь Антони өөрөө хаалгаа тайлдаг. Тэгэл юун тэр 18 сарын өмнө ядарч туйлдаад хэцүү болсон юм бихтэй. Бүр нилээн гэгээ татаад илүү өөртөө ихтэй болсон байдаг. Мөн өөрийн гэсэн ажилд ч гэсэндээ орсон байдаг. Ер нь бол би даасан ийм хуваарай гой сайхны зөвлөхөөр ажилдаг. Тэгээ хамгийн гоё нь өөрийн цагийн хуваарийг өөрөө зохицуулаад хүүхдүүдтэй ч гэсэндээ цаг зав гаргаж чаддаг гинэ. Охин нь ч гэсэндээ аавыгаа өнгөрсөн гэдгийг хүлээн зөвшөөрөөд ойлгосон байдаг. Ингээд энэ хоёр мань хамтдаа өмнөх бичлэгүүдээ үзээд юуг өөрчилж чадсанаа, тэгээ ямар зүйл хуулж ийснаа үздэг. Тэгсэн чинь нэрээ нөгөө хөшөөд нь яасан гэж өмнөх одоо ангийн төгсгөлтөстэй би чамд ингэж туслана, тэгэж туслана гэл олон юм яриад байсан шүү дээ. Тэгэд яг тэрийгэ хийсэн үү гэсэн чинь хийсэн байдаг. Амар хөөрхөн заяа. Энэ бүх хугацаанд хуршууд нь яг амласныхаа дагуу одоо Joy хоол хийж өгөөд хэрэгтэй үед нь хүүхдүүд энэ хараад хамтдаа ярилцаад тэгээд амлсан бүх зүйлүүдээ яг одоо ч гэсэндээ хийж байгаа юм байлээ. Нэмээд нөгөө гэр бүлийн аялалд явуулна гэж хэлсэн шүү дээ. Гэр бүлийн аялалд явуулсан байгаа. Тэгэхээр Joy маань бас энэ үед өөрийгөө хилдэг. Би бол ингээд өөрийгөө ганцаараа гэж юроосо мэдрэхэ болсон. Хуршуудээсээ маш их хайрыг мэдэрч байгаа гэж ярьдаг. Тэгээд яг одоо энэ гэр бүл маань яаж амьдарч байгаа юм болоо 2026 оны байдлаар гэд хайсан ч юроосо мэдээлэл олдоогүй. Гэхдээ 21 онд нэг юм энэ нэвтрүүлгийг үздэг хүмүүсийн групп дээр эдний хоол ингээд өөр зээлнээс болоод байшингаа алдсан гэж ороод дараах нь эдгээр буцаад орон сууц авч чадсан гэдэг мэдээлэл орсон юм байлээ. Гэхдээ энэ бол зүгээр юм хувь хүний постэйсэн учраас яг үнэхээр үнэн юм уу худлаа юм уу гэдгийг нь ол мэдэхгүй. Тэгээд ямар ч тач нэг гарч ирсэн ганцхан жоохон мэдээлэл нь бол энэ байна. Тэгээд нэвтрүүлэгтээ энэ хүртэл хамтдаа байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дугаар нь таалагдсан бол лайк дараад комент бичгээ бас битгий мартаарай. Баярлалаа. Баяртай.